Дэлхийн монголчуудын Англи радио 88.1 уралган дээр суугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиалдахыг 7 бүрийн даваагаас баасан гаргийн яг энэ цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгийн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 7 дугаар сарын 1-ний мегмар гаргийн дөрвөн зүгийн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид өгөхлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар мөнх цэцгийн төвшин байрнаар айлж байна. За дахин орой минь түргээ. За орой минь дахин хүргье. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Vibe of the Day Vibe зунда. За. За мөн A Bolt of Flower гэдэг уриатаагаар Black Thunder хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр чинь энд байсан яач вэ? би авцаа. Яа. Энэ нөө. Ганцхан ширхэг юм наацааш шижүүлээс тээ. За өнөөдөр миний мэдээгээр эхэлнэ. За шуугалаад үгээ. За шуугатай юм байна шүү. Надад амар юм байна. За дөнгөж сая манай Яна мөрөөдлийн хорим гэдэг сэдвээр ярилцаад өнгөрсөө. За бид нар ингээд энэ 50 настай 2 төлөөлөл, 45 настай 1 төлөөлөл, 29 настай 1 төлөөлөл сууж агаад мөрөөдлийнхөө хоримыг ярьцгаасаа. Тэгэхээр ер нь бол хорим ихэд нас бол хязгааргүй гэдгийг сайхан илэрхийлэлд болоо сууж исэн чинь хайр дурлалд нас хамаагүй гэдгийг баталсан нэгэн явдал Малайзд болсон талаар мэдээлэл хүргэж байна. Гэтэ хоёулаа өмнө нь хайр дурлалд нас хамаагүй гэхээр дандаа нэг юм насны зөрүүтэй хосмосын талаар ярьдаг байсан шүү дээ. За энэ айгүй гоё заяа. Айгүй гоё түүх. 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр. Ерөөс одоо урж гидэрхэн байх нь шүү дээ, тий баг. Тийм байна. Малайзийн Нигери Симбалиа мужид болсон даруухан хормын яслал нэгэн онцгой хайрын түүхийг хүмүүст харуулжээ. Энэ хоёр чинь үе юм байна шүү дээ, тийм үү? Тий. За энэ бол зүгээр нэг хөгшин хүмүүсийн гэрлэлт биш. Харин 81 настай хүүхдийн эмч асан профессор Шам Касим 77 настай Азиза Алиас нарын сэтгэл догдлуулсан дахин учрал амьдралынхаа сүүлийн он жилүүдэд зүрх сэтгэлээ нэгэнтэйгээ холбосон гайхалтай түүх байлаа. Энэ хоёр чи ивэлжилтэй юм байна. Тэгээд дээрэс нь штэ те энэ Азиза Алиас нь болохоор бүр огт гэрэлж байгаагүй 77 хүртлээ. Эхнэр нь үү? Тэгээ анхны хайр нь. За тэд 50 гаруй жилийн өмнө ахлах сургуульд хамт сурч байхдаа танилцаж байсан ч тухайн үед гүнзгий харилцаа үүсгэж чадалгүй тус тусын зам өрөө хөөсөн. За Шам боловсролын мөрхөөж гадаадд сургуульд явсан Азиза төрийн албан зүтгэсээр тэд ингээ холбоо тасарсан байна. За харин олон 10 жилийн дараа Шамын эхнэр таалал төгснөхийн дараа Шам өнгөрсөнтэйгөө дахин холбогдохыг хүсэж Азизатай уулзахыг ингээ оролцсон байна. За азтай нь түүний нэгэн хуучин шав Азизагийн зээ охин байсныг мэдээд түүгээр дамжуулан дахин холбогдсон байна. За өөрөө хүүхдгүй байлаа гэж бодоход зээ охин гэдэг нь дүүгийнх нь хүүхд ч юм уу ийм бас байж болно шүү дээ, тий? Тийм. За хүн бүхэн одоо заяаныхаа антай уулздаг гэдэгт итгэдэг Азиза түүний сэтгэлийн дуудлагыг хүлээн авснаар тэдний хожуу хайрын түүх эхэлжээ. За эхлээд хүүхдүүд маань гайхсан. Түр азнаач гэж хэлжээсэн. Гэхдээ би тэдэнд тайлбарласан. Би энэ насыг ганцаардаж өнгөрөөхийг хүсэхгүй байна. Надад үлдсэн хугацаа богино ч байж мэднэ. Харин энэ хүнийг дахин алдахыг хүсэхгүй байна гэж Шам хэлсэн. За ингээд яасан бах нь. Азизагийн хувьд бол энэ хөрмөнд түүний амьдрал дахь анхны бэр болох мөч байсан. За тэрээр залуу хахад надад ч бас олон хүн таалагдаж байсан ч би бэлэн байсангүй. Гэхдээ би нэг л өдөр жинхэнэ ханьмын ирнэ гэж итгэсээр ирсэн. Одоо бол би мэдэж байна. Тэр үнэхээр ирсэн байна хэмээн ярьсан. За олон жил ганцаараа хань ижилгүй амьдарсан Азиза ганцаардлыг зовлон гэж бодож байгаагүй. Харин жинхэнэ хүлээлт гэж харсан. Тэр хүлээлтийн үр дүн болсон хүн нь өнөөдөр хажууд нь зогсож байгааг тэр бат мэдэрч байгааг нэ. За хайр дурлалд хожимдсан, оройтсон гэх зүйл үгүй. Хамгийн чухал нь зүрх нээлттэй сэтгэл чин шудраг байх хэрэгтэй. Жинхэнэ хань нэг л өдөр ирдэг. Тэр өдөр хизээ болохыг хинч мэдэхгүй ч ирэх нь гарцаагүй гэдгийг энэ түүх харуулж байна. За энэ чи юм байна хөөе. Би миний ойлгож байгаагаар шүү. Миний ойлгож байгаагаар бол энэ эмэгтэй бол те 77 жил хүлээсний эцэст хормын дайшин зөмсөж штэ. Оо яг үнэ. Мөн үү те? Мөн. Үнэхээр
одоо юу гэдгийг сэтгэл хөдлөм түүх байна. Үнэхээр сэтгэл хөдлөм түүх байна. Үнэхээр за бүр ингээд 20 насын хасчил да. Тэгэхэд энэ хүн 57 жил хурмын даашин зөмсгийг мөрөөдөж байгаа л одоо хурмын даашин зөмссөн л гэсэн үг байхгүй юу? Тэгж байна. Үнэхээр гайхалтай гоё түүх. За тэгээ сэтгэлдлүүд нь ямар гайхалтай түүх вэ? Хэн нэгэн таныг яг байгаагаар чинь хайрлах өдөр хизээ нэгэн цагт ирдгэл юм байна. Хайр хизээч хөвшөрдгүү гэдэг үг одоо л утгаараа аймалж байна да гэсэн байна. Хөөрхөнлөө гэхдээ энэ насандаа хүнтэй нийлнэ гэдэг хүүхдүүдэд нь тийм амар байгааг бах. Нас явчихсан өн гэр бүл болохын жаахан хэцүү биш үү? Надад би бол энэний эсрэг байна. Харин ч хүүхдүүд нь том болцсон. Тэгээд хин аавыгаа ээжигээ асрах ба яана ийнэ гэжэд л харин ч сайхан хань ажилтай болоод тийм биз дээ. Тус нэмэртэй тэгээд дээрэс нь ямар нэлхнойтой хүүхдтэй одоо манаа хүүхд танаа хүүхдтэй нийлэхгүй одоо ихтэй хоорондоо таарахгүйгийн зовлон байх ба шинж. Надад бол энэ бүр эсрэгээрээ. Хоёр тал нь ойлголцож хүүхдүүд нь хүлээн зөвшөөрч байгаа бол хинч хөнлөнгөөс шүүмжлэх ирэхгүй. Сэтгэлдээ хамт байж чадах хүнээ олж аавна гэдэг хідэн настай байсан ч том ац шүү дээ гэсэн байна. Гэхдээ одоо манай Монголд хүртэл тийм яриа байдаг үстэй нэг цайны хантай боллоо гэж. Яг үнэ. Тийм бол ингээд нэг яг үнэндээ ингээд энэ хоёр шиг ингээ хормын нийлэгчд хормоо хийж болох үс хайр дурлал байгаа байхгүй юу? Тийм. Гэртээ тэг ингээд бие биенийхээ жаргал зовлон хуваалцаад гуниг баярыг нь хуваалцаад тэгээд айд сүдсийг нь арилгаад ингээд хамтдаа хандаа байна гэдэг чинь хичнээн гоё үйлдэл тийм ээ. Яг үнэ. За хамтран аялагч ярьчаад үргэлжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болсон. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар A Bolt of Flower гэдэг үгээрээр Black Thunder хамтран ажиллаж байгаа. За энэ нөө. За би идчихөө. Тэг. Японы шоколадны зах зээл дээр борлуулагдсан тоо хэмжээгээр яг энэ тоо хэмжээгээр бол нэгдүгээр ордог бүтээгдэхүүн таны эрч хүчийг зэмлэж чаддаг Японы Black Thunder хэмээх алдартай шоколад Монголд ирсэн. Гаконы жигнэмэгний миний нөгөө хэлж чаддгүй ороод ирсэн. Жигнэмэгний гашуун болон шоколадны жигэрлэг амтыг хослуулсан амт. За тийм амт байна уу? Харин би угаасаа Японы ийм жихэр шоколад бичээнд нь амар дуртай, амар гоё байдаг байхгүй. Наад чинь нэг үгээр банка юм уу? Банкар гоё, тэгтэл гоё. Арай өөр. Шаржигнуур бүтцтэй өйг. Black Thunder нь Японы шоколадны зах зээлд хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн байна. Энтэйж SRI үзүүлэлт болон нэмхэн шоколадны зах зээлийн 2024 оны 1 сараас 2024 оны 12 сар хүртэлх борлуулалтын тоог үндэслэн гаргасан судалгаа бодно гэж шүү. Энтэйж SRI гэдэг агентлагийн юу юм байна? Судалгааны дүү юм байна шүү. За. За тэгээд хайштай одоо энэ ингээд штэ гаконы жигний гашуун. Гакоч угаасаа нэг юм шоколад чана. Би чинь хар шоколад идэж чаддгүй байхгүй юу? Амар гашуун байдаг. Хар шоколад яг дангаар идэж чаддгүй. Тэгээд тэнгүүд шоколадны чихэрлэг амтыг осуусан гэхээр яг гоё таарсан гэдэг. Угаасаа Япон жигнэмний нэг гоё юм ам дотор ороод ингээ өөрөө уусчихдаг. Цэвэр шоколад гашуудаад байдаг. Тэ илүү их чихэрлэг шоколад болохоор нэлээгээд байдаг. Гэтэл яг энэ хоёрын гол ор. Яг үнэ. За яг. Бүтээгдэхүүн бол өөрөө боломжийн үнэтэй 30 жилийн борлуулалтын түүхтэй 1994 оноос хойш борлуулагдаж байгаа гэхлээр бол мэдээ хэрэглэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн болоод энэ удаан хугацаанд бол оршин тогтносон гэсэн үг. CUGS 25 ийм ард номингийн сүлжээ дэлгүүрүүдээс та шууд худалдаа авах болцоотой байгаа шүү. За мөгийн дээр энэ жил цэнгэлдгээс шууд дамжуултын, наадмын шууд дамжуултыг хийн. Тэгээд 11, 12-ын цэнгэлдэг хүрээлэн нь бүтээгдэхүүн танилцуулах сонирхолтой юм хөтөлбөртэй арга хэмжээ болно гэсэн шүү. За. За тэгээд эднийхтэй таарах юм бол битээр бас нөгөө бичлэгэндээ оруулна шүү дээ мэдээж тий. Таарч явж хагаад таарах нь шүү дээ тийм үү? Яг байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар A Bolt of Flower гэдэг үгээрээр Black Thunder хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлээд Анжигийн өргөх мэдээллийг хамтдаа сонсцгоё. Хорвоо үнэхээр уужмаа. Бид нар мэдрэл юмнууд зөндөө ярьдаг. Яг нь ер нь манай энэ 400-ийн шууганаар ярьдаг
нэлээд мэдээнүүдийн нэлээх нь мэдрэл мэдээнүүд байдаг. Би таны нөгөө халамцаарыг чинь өргөжлүүлээд сонсоор л байгаа. Одоо нөгөө нэг би өөр зайлаач гэдгийг хэсэг хүрцээ. Та тэрэн дээр бас ярьж илэн шүү дээ, тий. Бид нар бол одоо ингээд ажлаа тараад явж байгаа хүмүүст бухимдалтай хүн байж болно. Тэгээл явах бай дээ. Тэгээл өдөртөө ингээд мэдрэл юм яриа сууж идэг шүү дээ гэсэн. За ингээд нуруу өвдөх хэцүү. Тамийн өвдөлт гин. Гэхдээ өвдлөө гэд хүний санаанд оромгүй хачин жигтэй аргаар нурууныхаа өвдөлтийг эмчлэх гэж оролдсон нэгэн Ирланд залуугийн тухай шууган бол одоо хүмүүсийн яг одоо ингээд хүн ч одоо нэг мэдрэлт бас нэг хязгаар байгаа да. Эннийх бүр хязгааргүй маа гэд ингээ ярьж байна. За 33 настай нэрээ нууцлсан нэгэн Ирланд залуу эмнэлэгт огцом Эсхийн аргагүй нурууны өвдөлтөд ирсэн байгаа юм. За. Залуу хүнд төмөр өргөсний дараа нуруу өвдсөн гэж тайлбарлсан. За нэг манайхан нуруун даям оруулчлаа. Тийм л юм болсон юм шиг байна. Эмч нар гар нь удааж хавцсныг анзаараад лавлан асуусан байгаа юм. Энэ гар чи яага ингээ удаацсан юм бэ? Нурууг ойлгож байна, нурууг бол ойлгож байна. Гар яасан бэ нөхөр минь гэд ингээ асуусан чинь хачирхалтай гэхүү тэнэг гэхүү бүр дэндүү тэнэг гэхүү те ийм хариулт сонссон. За залуу онлайнаар тариур худалдаж аваад сар бүр нэг тун үрийн шингэнийг булчиндаа тарьдаг байсан гэж байна. Яг одоо эмчнэр яг л чам шиг юм болсон шүү дээ. Би яг яах чаа. Одоо харин ингээд наа гарчи яасан юм үрийн шингэн тарьсан юм аа гэвэл хинч яг чам шиг л би бүр сайн ингээд бүр зүгээр шоконд орж шүү дээ. Ингээд хэлэх үг чи олдохгүй юм байна. За тэгээд асууж гинэ. За байж та тэгвэл өөрийнхөө үрийн шингэний тарих юм уу? Хүнийхийг аваг бахоо энэ бас тийм байхгүй байна. Ямар нэтрэлтэй юм бэ? За тэгээд асууж. За чи ийм балаа зөвлөгөө хинээс хаанаас авсан ингээд. Тэгсэн чинь залуу хэлэхгүйгээ хэлээгүй гинэ. Тэгсэн ч гэсэн үрийн шингэнээ тэгтээ ингэдэг гинэ. Тэр нэг үрийн шингэнээ ингээ гарлууга тарьсны дараа өвчин намддаг гэж хэлсэн байгаа юм. Нурууных нь өвчин нь үү? Тий. Яа. Хамгийн аимшигтай нь энэхүү эмнэлэгт хүргэхдгээс өмнөх нь тэр нэг дор 3 тунг зэрэг тарьсан байсан гэж байгаа. Йоо, ямар өвчтэй юм бэ? Нөгөөдхийгөө үр дүнд нь залуугийн гарын ирсэн доор агаар хуримтлагдсан subcutaneous emphysema гэж гих ховор тохиолдол үүссэн байсан гинэ. За энэ бол бас эмнэлгийн нэг актер сүрхий хэллэг баг шиг. Энэ нь арьсан доор агаар орж хавдах булчингийн гүнд өрөвсөл үүсэх аюултай амь насанд халтай байж болзошгүй шинж тэмдэг гин. За манайхын ингэдэг ч нэг цуснд нь севс орцсон юм гэлээ. Тийм. Энэ мэдрэлтэй ингээ яаж бодсон цусан дотор байх ёсгүй юм аваачаад гарлууга тариад байгаа үстэй. Би ингээ түрүү ингээ энэ шууд ингээ нэг юм гар нь бомбооцсон зураг харуулгаар нь энэ хүний ингээ нуруу өвцсөн гэхэд яагаад ийм гарны шууны зураг харуулад байгаа юм бол гэж бодоод дотроо найруулагч байгаа энэ одоо буруу зураг оруулаад байгаа юм шүүгээ бодсон сууж ийсэн. Тэгээ энэ ч бүр амар бомбооцсон байна хөөе. Одоо бид түүний нурууг орхисон шүү. Йоо. Одоо бид тэнд гарын дотор байгаа хэсэг бүлэг өр хүүхдийн тухай ярьж байгаа шүү. Йоо, ястаа бүтэхгүй нэр. За тэгээд ийм амьд халтай шинж тэмдэгтэй болоод ирсэн яаралтай антибиотик эмчилгээ хийж тусгай аргаар шингэнийг соруулсны дараа залуу эмнэлгээс өөрийн хүсэлтээр гарсан гинэ. Би үүнээс явъя. Очиж нөгөөдгийгээ тарих нь үү? Мэдрэлч. Энэ хэргийг Ирландын эмчилгээний сэтгүүл буюу IMG-д нийтэлж тус сэтгүүлийн удирдах эмч доктор Лиза Дан болон түүний багийнхан залуу 18 сар дараалан сард нэг тун үрийн шингэн тарьсан тухайга мэдүүлсэн. Эмнэлгийн шинжлэх ухааны аль ч судалгаанд хүн өөртөө үрийн шингэн тарьсан жишээ үүнээс өмнө бүртгэгдээгүй. Энэ ямар метр. Гүг хардаа. Би яг нэг юмд гайхаад байгаад өөрөөсөө ялгарч байгаа зүйлийг өөртөө буцаагаад тарина гэдэг тэр тусмаа гарынхаа шууруу тарина гэдэг юу гэсэн үг вэ? Ер нь хурж байгаа гарын шуу байсан маж чадвал цаадах чинь нуруу руугаа усах байсан баг. Яана. Яаж бодсон те ер нь хүн төрлөختөн дотор ингээд энэ
үүснээс нь хойш за яах вэ ер нь үн шипридтэй болсноос хойш ийм явдал гараагүй л байна шүү дээ Харин тий энэ нэр үнээр мэдрэл муутай юм байна. ийм нэг нөхөр гинт гарч ирж ийм аюултай юм болсон байна. Урдан зөвхөн туула харах зэрэг амтан дээр туршилт хийхэд ийм төрлийн арга ашиглаж байсан ч хүн дээр хэрэглэгдсэн түүх байхгүй гэнэ. Түүнчлэн интернет форум уламжлалт бус эмчилгээний нууц бүлгүүд ч энэ аргын талаар ямар ч тэмдэглэл үлдээгээгүй юу? Аль ч ардын ангаах ухаанд ийм юм алга. Миний бодол таамаг заяа. Наад тэнэгт чинь ийм юмыг нэг бол хүн хорлох гэж хэлсэн. Тэгээд нуугаад байгааг бодоход эсвэл хинч юу ч хэлээгүй. Зүгээр л над чи өөрөө тийм юм бодож олоод тэгээд тарьсан. Тэгээд эцсэндээ олоод нэг хүнээс сонссон гэж хэлсэн. Энэ мэрэгэн ухаан шүүгээд уссан баг те. За эмч нар эмнэлгийн зөвшөөрлгүй аюултай туршилтуудыг бие даан хийх нь амь насанд аюултай гэж хатуу анхаарал өгч байна. За хэрв зэ манай сонсогч дотор янз янзын юм ийш тийшээгээ тари бари гэсэн тийм гин сүртэй бодол толгойд ч орж ирдэг бол болохгүй манайхаа. Хүний бие бол те ингээд маш ухаалаг шүү. Маш ухаалаг. За таны хэрэг буруу юм орох юм бол тэгээд дороо өөрийгөө өвхөл түргэх юм аюултай шүү. Тэгэхээр элдв бусын битгий ийш тийшээ шагаарай. За сэтгэлдлүүд нь. За сонсоход тэнэгч гэлээ энэ залууг зүгээр нэг солиотой амт ингээд орхиж болохгүй. Шинжлэх ухаан анх ийм солиотой санаануудаас л эхэлсэн шүү дээ. Бас нэг солиотой. нөгөөдгийг өөгшүүлээд байгаа юм уу хайшаа. Шинжлэх ухаантай үрийн шингэний хангалттай судалсан. Үрийн шингэнтэй ингээд одоо гарлууга тарихлаар ямар нэгэн газар өвчин намдах үйлчлэгээ байхгүй гэдгийг судалсан. Энтэй ингээд нөө солиотой санаа гэдэг нь шүү дээ. Ингээд шинэ нээлт болчих юм шүү гэж бодоод ах шиг байна л да. Үгүй шүү дээ. Айл зур судалсан надад ч. Уучлаарай. Гэхдээ ийм төвчний эрүүл мэндийн мэдлэггүй хүн өөрийгөө эмчлэх гэдэг бол цэвэр тэнэглэлээ. Интернет гэдэг зүйлийг буруугаар ашигласны амь жишээ гэнэ. Интернет дээр харин ийм жишээ байхгүй гэдэг юм. Үгүй одоо ингээд нөгөө арга бэлэг нэвтрүүлэг 2 жил хөдөлснийх ингээд за нөгөө нэг үрийн шингэн дотор чинь ингээд те ер нь бол те би бас 40-од нас гарч идэл бас нэг юмыг аягуулсан ойлгосон шүү дээ. Гэхдээ хэрэгтэй байхгүй шүү. Тийм зүгээр нэг хэдэн төрлийн витамин идсэн уусантайгаа холбоотой те нэг үнэр танар нь өөрчлөлт орно. За тэгээд энэ дотор бол эр үрийн шингэл байгаа. Хэрв халуун ногоо их хэвчүүл хоцолох халуун ногооны амттай байна. За зүгээр ингээд ойлгочих. Уруу хэцүү орчин туйлдаа өвчин туйлдаа хөрсөн үед хүн юу ч хамаагүй хийдэг юм байна л. Гэхдээ шүд мүтээ сугалж болд нь шүү дээ. Яах гэж тэрийг аваач тийшээ шахаж байгаа юм. Харин тийм. Алуу миний найзуудаа үрийн шингэний клиник нэ өвдөлт тамдаа гоо сайхан болгоно вирус устгах нь өр суулгана гэдэг гинэ. За сүүлийнх бол үнэхээр маш шогийн мэдрэмжтэй гоё сэтгэл байна уу. За. За Улаанбаатар хотод 18 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар Univision ажиллаж байгаа. Unitel ажиллаж байгаа уучлаарай. За Unitel-ийн нэг 19 секундын шторк байгаа нэг хамтдаа сонсч. За. Дуудлага хадгалах үйлчлэгээ идэвхжүүлээд чухал дуудлагыг битгий алдаарай. Та 1455 дугаарт on гэсэн мессеж илгээх эсвэл Unitel аппликейшнаар дамжуулан дуудлага хадгалах үйлчлэгээ идэвхжүүлээрэй. Unitel. За яасан манай миг байх нь. Таньдаг охин. За ингээд нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Unitel баярлалаа. За миний мэдээр орцгоё. Хүшээ. Одоо заяа бас нэг амар мэдрэл муутай бүр гэр бүлийн талаар ярих гэж байна заяа. Хойлоо өмнө нөгөө нэг инэтгэгт ингээд ямар ч эмч бичиг байхгүй хүн ингээд интернетээс YouTube-ээс харж байгаад ингээд бөөрийн хагалгаа хийцээ. Тий. За одоо бас амар юм ярина. За би одоо бурх минь. Энэ хүү тэр инэтгэг биш шүү. Энэ бүр одоо соёлт Европт шүү. Соёлт Америкт бас нэг нэг нөхөр ямар ч юугүй ээжж эмнэлэг нэгээд гоо сайхны хагалгаа баахна хийцэн байсан шүү. Тийш дээ. За. Чех улсын Хавлицко Брод хэмээх жижигхэн хотод 2 жилийн турш үн хямд шүдний эмнэлэг ажиллаж иргэд шүдний өвчнөө хөнгөлтөө өнөр эмчлүүлж байгаадаа баяртай байсан ч тэднийг эмчилж байсан хүн нь үнэн хэрэгтээ шүдний эмч огт биш. YouTube-ийн бичлэг үзэж байгаад эмчилгээ хийдэг ингийн л нэг залуу байжээ. Амар ээ нөө. Тийш дээ. Йоо, шүд ч нас те тэр мэдрэлийн сувг мууг те ямар амар нарийн билээдээ те. Йоо, бүр бурхан багш минь. Манай монголчуудын махнаас нүд яснаас шүд гэж
амар хөвгтэй шүү. Яг үнэ, яг үнэ. Хуурамч эмнэлгийг ердөө 22 настай залуу удирдах түүний ээж аав хоёр хамтран ажилладаг байсан. Хамгийн аимшигтай нь мань залуу шүд авах, сувгийн эмчилгээ, мэдээ алдуулалт гэх мэт мэргэжлийн ажиллагааг зүгээр л интернетээс сурсан, мэргэжлийн ямар ч лицензгүй нэгэн байсан. Залуугийн ээж нь 50 настай сувлэгч өгөөд ажил дээрээ эмнэлгийн материалуудтай харьцдаг байсан учраас одоо мэдээ алдуулалт хийх тариа тийм үү? Лом, хив авах цавуу мавг ингээ гэртээ ингээ тавьчраад өгчдөг байсан байгаа байхгүй юу? Ажил дээрээс. Аав нь харин 44 настай, гарын урд үүтэй нэгэн бөгөөд хиймэл шүүд бүрээс зэргийг ингээ сайхан үйлдвэрлээ тэнд заяа. Ингээ өвчтөнд сайн ломб тавьж өгнө гэд итгүүлдэг байсан байгаа. Яа. Ямар их бүдүүн зүрх вэ? Базар байна. Тэгээд ёстой нөгөө ингээд бохир ороо тэгээд ёстой нөгөө сервис болоод одоо ингээ хүн өгсөн бол яана азар хүн арайч өгөөгүй юм шиг байна. Тэдний имлэг 2 жилийн хугацаанд 4 сая чек крон буюу ойролцоогоор 665 сая төгрөгийн ашиг олсон. За амьдрал нь жилт сайжирсан. Гэвч зарим өвчтнүүд одоо аман дотроо халдвар өрөвсөлтөд үйлдсэн. Заримынх нь мэдээ алдуулалт буруу орж тэсвэрлэхийн аргагүй өвдөлтөл. Тэр чинь одоо эмчнэр ингээд хаан судас байгаагаа мэдэж ингэж мэдээ алдуулалт тариа хийж байгаа шүү дээ. Дээр доор хаана энэ бол юу ч тийм байхгүй зүгээр таамгаараа мач хийгээл тарчиж байгаа шүү дээ. Жамчных нь гаднаас ч тарьсан яах вэ? Йоо. Тэсвэрлэхийн аргагүй өвдөлтөд үйлдсэн тохиолдлууд ч гарснаар цагдаа мэргэжлийн байгууллагууд шалгаж эхэлсэн байна. За цагдаа нарын мэдгдснээр залуу ямар ч мэргэжлийн боловсролгүй зөвхөн интернет заавар ашиглаж эмчилгээ хийдэг байсан нь бол тогтоогдсон. Тэднийг баривчилсан бөгөөд хууль бус бизнес эрхлэх, аюултай бодис хадгалсан, мөнгө угаах, хүний бие махбодод гэмтэл учруулах оролдлого зэрэг зүйл ангиудаар бол буруутгасан. За Чехийн шүдний танхимын ерөнхийлөгч Роман Шмуклер шүдний танхим гэж бүр байдгийм байх Чехид ч. Иймэрхүү хуурамч эмчнэр жил болгон 10 орчим бүртгэгддэг. Харамсалтай нь хүмүүсийн мөнгөө хэмнэх гэж хийдэг сонголт заримдаа эрүүл мэндийнхэн эсрэг ажилдаг гэж анхааруулсан байна. Манайхан ч одоо үн хэмд гингүүд л одоо гүгэд очичдаг бас тал байдаг шүү. Одоо манайх ч гэсэн одоо шүд эрүүн үрний төв гэж байгаа шүү дээ. Одоо ерөөсөө манай энэ 32-ийн хойдолд одоо Монголын ангаах ухааны их сургуулийн харьяа шүд эрүүл мэндийн төв гэж байдаг. За сэтгэлдлүүд нь би гэхдээ бахархаж байна. 22 настайдаа ийм орлого, ийм бүтээл сэтгэлгээтэй хэрвээ зөв замаар хөгжүүлсэн бол энэ залуу Чехийн алдартай шүдний эмч болох байсан ч гэж магадгүй гинэ ш. Тулмаа минь. За хүн шүдний өвдөлтөөс болоод амиа хорлмоор болдог шүү дээ. Гэтэл нэг сошиал мэдлэгтэй нөхөр миний шүдэн дээр туршилт хийж байсан гэхээр галзуурах шахлаа гинэ. Үнэн шүү дээ. Ээж нь ханган нийлүүлэгч, аав нь инженер, хүүн гүйцэтгэгч, жинхэнэ гэр бүлийн бизнес, жинхэнэ гэр бүлийн мап байна да. Залуугийн дипломыг YouTube премиум л гэж баталгаажуулсан байх гинэ. Йоо. За. Энд би Монгол сэтгэл уншия. Манай сонсогчтой. За. Чех улсд Хавличка брод гээд жижиг хот яана манайхнаас байдаг штэ оцсон байх үедээ гэж. За хэрвээ. За сонсож байгаа бол манайхаа за тэгтээ одоо бол баригдсан юм байна л да. Гэхдээ л бас манайхан ч нөгөө нэг ер нь бол би айгүй олон үнээс сонсч байсан. Тэрч бүхэл надад ийм түүх байгаа анжгаа. Он наран цэцэг бас нэг сэтгэл ингэнэ. За. Яна энд шүдний эмч олдохгүй зовдөг үүгээр даливдуулж мөнгө олж байжээ гинэ. За ийм надад ийм түүх байна. Би их сургууль төгснөхийн дараа бусдын л адилаар ингээл Европ руу явна моон гэд Германы элчин вид мэдүүлээд байж эсаа. За тэгсэн чи яасан? За хөөстө нэрэ тэнд чи очих юм бол баг Монгол мөнгөөр нэг шүдийг сая 500 сая төгрөгөөр авдаг гин. Энчээрэл өстө шүд мөдөө эмчлүүлээд ахуулах юм байвал ахуулаад явна юм аа шигч би яасан гэж мэдрэл муутай юм шиг. Дээд доод хоёр араагаа нэг өдөр зэрэг авахулсан түүх байдээ шүү надаа. Одоо яасан бах нь үнтэй газар очиж мөнгө өрөхгүй Монголдо ахуулж штэ. Гих мэдчлэн ингээд Европод энэ шүд мөдний эмч гэмлэг олдохгүй эмч нь олдохгүй эсвэл амар үнэтэй байдаг гэд тэгэл одоо хүмүүс чинь ийм юм руу татагдаж орж байгаа шүү дээ ер нь бол. Яана би бас нэг өдөр 3 шүдээ авахулсан шүү дээ. Болдгүй хэвээр муу гэж. Одоо би одоо нэгэнт муудаад ч нэмэр авахгүй би ч зүгээр ингээд зэрэгцүүлж барьж мараад ингээд жишиж харж мараад солиороо явж исэн юм шүү дээ. Йоо тий. За нэг хамтран илагч ярьчаа таны мэдрээр орох уу? Тэгээ. За Улаанбаатар хотод 18 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Vibe Zunda хамтран ажиллаж байгаа. За Vibe цац гэдэг байгаа. За энэ бол яг нөө нэг
Generation Z гэдэг байгаа шүү дээ. Z үеийнхний бол одоо бид нар чинь нэг ингээд баг багтаа кава суухлаар нэг гоё том хүн болцсон юм шиг санагддаг байсан. За 100-ийн ондоо дангаар нь ингээд морин дээрээс ингээ уух юм бол нэг гоё ийм нэг лаг хүн шиг харагддаг байсан бол одоо энэ үеийнхэн чинь Vibes гэдэг энэ ундааг уух юм бол тэ ингээд орчин үеийн залуу хүний имиж бүрддэг болсон гэж шүү. Гэтэ юу штэ. Одоо тэр 100-ийн ундааны дараа амар тесрэлт болж гарч ирсэн ундаа чинь Витавитийн Витсамо штэ тэр үеийн. Хүү ямар гоё ундаа вэ? 100-ийн ундаа уужснаа 350 ундаа аваад уучаар бүр амар баян юм шиг мэдрэмж төрдөг байхгүй юу? Жинхэнэ одоо жимсний амт тэгэл тэ. Гэтэ энэ Витапитийн тэр нэг олон жимсдийн амт одоо яг хിവэрээ стокой. За тэгээд Vibes яасан бах нь яг одоо энэ жинзэтүүдийн л бид нар ингэж одоо ундаануудын тесрэлт хийж гарч ирсэн үе шиг л Vibes бол одоо энэ жинзэтүүдийн тесрэлт хийсэн л ундаа шүү дээ ер нь бол тийм юм байна. Одоо 1100 төгрөг байдаг юм байна. 1100 төгрөгөөр чи одоо 500 м л таксигаар 500 м л явна шүү. За уучлаарай. 500 м-ийн мөнгө авдаг такси гэж байдгүй шүү. 500 м явсан ч 2000 л аавна хөө. Яг мөнгөтэй юм шиг суугаад 500 м бой. За энэ Vibes ундаа 1100 төгрөг юм байна. 330 мл-ийн. За тэгээд 5 янз байгаа юм байна. Red fruit буюу улаан жимсний кола гэж байгаа, лимонтой гэж байгаа, orange буюу orange чинь цитрус юу лээ? Өөр шүү, өөр. Orange чинь болохоор фанта шиг. Өнгөтэй оранж өнгөтэй. Юу гэдэг вэ? Манайхаар мандарин. Жүрж. За жүрж. За мөн цитрусын гэж шинээр гарсан төрөл байгаа гэж байна. Ингээд 5 нэр төрөлтэй байгаа. Амтны хувьд бол манад байдгүй шинэлэг гой амтуудтай. Ийм би тэр юуг нь уух дуртай. Лимонтойг нь уух дуртай. Би бол цитрустыг нь уух дуртай. Яагаад гэхээр одоо бид нар ингээ бүр сайхан 5 төрлөөр нь тавьж агаад бид нар чинь цайны цагаар нэг манай баахан цэцэг нэртэй октоодтай би нэг сууж агаад уугаагүй юу? Тийм байсан. Тэгэхэд угаасаа хамгийн гоё нь цитрус л байдаг аахгүй юу? Цитрус ч амар гоё. Та нэг хөргөчн дотор яжаад хүү хөтөм болгож уугаад үзээрэй за. Солиотой гоё. Яг би ингээд нөгөө нэг тунгалаг ундаанд дуртай л да. Лимон тунгалаг шүү дээ. Нэг тийм надад гоё санагдаад. Тийм. За. За тэгээд та борлуулалтын албатай 8888 2034, маркетингийн албатай 8888 6357 гэдэг утсуудаар холбогдоорой. Бүх сүлжээ дэлгүүр худалдааны цэгүүдээр борлуулагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Vibe of the Day Vibes ундаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За нөхөд минь би одоо та бүхэнд нулимдаг мэдээ ярих гэж та бүхэн орж ирж чөлөөтэй сайхан нулимаарай. За. Япон улсын боловсролын системийг донслогсон аимшигт хэрэг тус улсын иргэдийг зочирдуулсан байна. За энэ талаар би мэдээ хүргэх гэж байна. За Япон бол ууг нь дүрм журм найгуу хүмүүсийн ёс суртахуун бол өндөр цэгдээд цогтой тулсан гэж бид нар ойлгодог. Гэтэл бага сургуулийн 2 багш эмэгтэй сурагчдын нууц зургуудыг авч бага сургуулийн багш ямар сэжин юм бэ? Өөр багш нартай групп чатаар хуваалцдаг байсан нь илчлэгдэж эцэг эхчүүд төдийгүй нийгэм даяараа багш нарт итгэл алдрахад хүрээд байна. Гэхдээ японочдыг гажиг хийгдэлтэй гажиг гэхэд энэ арай л гаж донтоо юу? Багш хүн байж ямар сэжин юм бэ? Солонгостой шүү дээ. Pop урсгалын кино модод нь нөгөө нэг бас ингээд үерхсэн согтуу могтуу байсан октоодын зураг хөрөг хоорондоо ширэж байгаа. Зарим нь шоронд ороод ир чин заримынх нь карьер нь дуусаад аюул болсон. За тэгвэл энэ Японд болсон үйл явдал 42 настай Южи Морияма 37 настай Фумия Косимура нар уг хэргийн гол сэжигтнээр баривчлагдсан байгаа юм байна. За тэдний ашиглаж байсан групп чатыг ахаад энэ хоёроос гадна 10 орчим багш хэрэглэдэг байсан тогтоогдсон. Яа амар сэжин юм бэ? Цагдаагийн байгууллага 70 гаруй зөв бус зураг олсон ба тэдгээрийг анги дотор хээрийн аяллаа үеэр сурагчид хувцас сольж байх үед нууцаар дарсан байсан. Яана. Марияма тухайн сургуульд албан ёсоор зураг авах үүрэгтэй 3 дугаар албан тушаалтан байсан бөгөөд энэ үүргээ ашиглан сурагчдын зургийг өөр зорилгоор дарсан гэж үзэж байгаа. Тийм байна угаасаа. Багш нар групп чатанда сурагчдын зургийг хоорондоо сайхан зураг байна. Энэ ёстой сайн дарж гэх мэтэр ил тод магтцгааж бүр AI ашиглан зураг засварлаж байсан нотлогдсон. Багш нар буруугаа хөдөлгөөн зөвшөөрсөн ба зочирдсан эцэг эхчүүд сургуулийн удирдлагуудтай хаалттай уулзалт хийсэн ч хохирогч болсон охидын сэтгэл айл хэдийн гүн шарахтай үлдсэн байна. Нэг нь 5 дугаар ангийн охины ээж
Энд чинь ингээд 1-5 дараагийн хүүхдүүд Тийш тий чаавста. Тэгээ Японч амар зөвхөн 4 тувцсан юмсан. Тийш тий. Өөр юу ч өмсөж болохгүй. Тийш тий. Бүх юм нь адилхан байх хэвээр. Яг л 4 тувцаал өмсөх хэвээр. Би охиноо одоогоор сургуульд явуулахыг хүсэхгүй байна. Ийм насанд авсан сэтгэлийн шарах хязгаарч арилахгүй хэмээн нулимстай ярьсан байна. Сургуулийн зүгээс хохирогч хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хамгаалалт бий болгох зорилгоор нэмэлт арга хэмжээ авч эхэлсэн ч нэгэнт сэвдсэн итгэлийг сэргээх хамаргүй гэж шинжээчд үзэж байна. Мэргэжилтүүд энэ хэргийг энэ бол зүгээр нэг багшийн алдаа биш ээ. Ёс суртахууны хэм хэмжээг системтэйгээр уландаа гიშгсэн багш нарын бүлэглэлийн гэмт хэрэг хэмээн онцлсон байгаа. Яг үнэ. За эцэг их сургууль төрийн байгууллагууд хамтран хүүхдийн аюулгүй байдал, хувийн нууцыг хамгаалахад илүү хүчтэй систем хэрэгтэй болохыг энэ хэрэг харууллаа гэж ингэж хэлж. За энэ Япончууд бол актер хүмүүс ингээд нэг асуудал гарангууд шийдэх ёстой хүмүүс нь шийдэхэд ингээд явдаг. За тэгэд орхичдгүү. Дахиад ийм алдаа гарахгүй байхын тулд хууль болон дотоод журам өөр юу гэдгийг элдв бусын юмнуудаа заавал өөрчлөлт хийгээд тэрийг стандартчуудад ингэ явдаг хүмүүс л дээ. Энэ бас дахиад тийм болох байх. За сэтгэлдлүүд нь ёс суртахууны хамгийн дээд байх ёстой хүмүүс нь ийм бузар хэрэг хийж байна гэхэд үнэхээр гутармаар байгаа. Багш гэдэг үг үн цэнэ алдаж байна да гэсэн байна. Яг үнэ. Ганц хүнч биш. 10 багш нийлж агаад ашиглаад зураг янзалж түүнийгээ бүр хоорондоо сайхан зураг гэд магтсан гिजүүдээ энэ бол зүгээр л чигшүүрт гэмт хэрэгээ шууд хорих яд өгөөч гэсэн байна. Сургууль дээр зураг авах эрхтэй хүн хамгийн аюултай байж мэднэ гэж хэн санах вүлээ дээ. Цаашид зурагчин багш шалгаруулахдаа мэрэгжлийн бос ёс суртахууны тест авдаг болох хэрэгтэй юм байна да гэсэн. Яг үнэ. Энэ бол бас арай л амар юм болжээ. Арай л амар юм байл. За тэгээ манайхан одоо нулим одоо өөр яах вэ? За би нэг мэдээгээ ялцуулчих. За хурдтай машинд явах, галзуу уулган дээр тоглох, за мэдээж жаахан хүртчихсэн үед бол хүн болгонд л нэг тийм бөөлжмөр санагддаг, огих мэдрэмж төрдөн штэ. Ер нь бол дотор мохоо оргиол те. Гэхдээ цагт 15 удаа бөөлжнө гэхээр арай л дэндүү сонсогдож байгаа сте. Цагт 15 удаа. Одоо энэ чинь ингээд хотоод гидсэн иргэдэм байгаа юм дээ. Үгүй яах юм бэ энэ чинь. За тэгвэл би одоо та бүхэнд яг ийм бөөлжих эмгэгтэй бүсгүүн тухай мэдээлэл хүргэх гэж байна заяа. Зовцорсон юм дээ. Америк нэгдсэн улсын Массачусетс мужид амьдардаг 29 настай Шарлс Зеронен гэх бүсгүй олон жилийн турш огцом давтагдаж бөөлждөг өвчнөөр шаналж ээжээ. За Шарлс стресс, сэтгэл түгшөлт, сарын тэмдгийн өмнөх үе зэрэг тодорхой үеүүдэд гинт огцом огж бөөлждөг. За нэг ихэлсэн бол цагт 10-аас 15 удаа бөөлждөг. Энэ нь 2-оос 3 хоног үргэлжилдэг. Яа би тэгтээ бурхан минь би жирэмсэн болоод ирүүсэн ингээл яг эхний нэг сард боллоо л гээл тэх юм бол би ингээд дотор мухаа оргиол байнгын дотор мухаа оргиостой байдаг аахгүй юу? Энэ айгүй амар мэдрэмж аахгүй юу? Яаж бодсон ямар сайхан байх вэ? Бүсгүй өчнөөн эмнэлгээр орж маш олон шинжилгээ өгсөн ч эмч нар түүний өвчнийг буруу оншилж мигрен гэх ерөнхий онш тавьсаар л байсан юм байна. Гэтэл түүний эрүүл мэнд өдөр ирэх бүр мууцаар, жин хасагдаж тгийштэй ингээд байнга огуулаад бөөлжөд байгаа юм чи юу идэж явах юм? Ажил хийж чадхаа болоод бүр амиа хорлмоор санагдах үеч гарсан. Эргээд энэ мэдрэмж нь дахин бөөлжих шатгаан болоод байгаа ш нөгөө стресстэй байгаа юм чинь. 2 жил гаруй эргэлзээтэй онштой явсны эцэс саяхан мөчлөг бүхий бөөлжилтийн хам шинж. Бүр ийм юм байд юм байна. Химээх ховор эмгэгтэй болох нь онцлогджээ. Энэ нь гидс ба тархины хоорондын харилцааны хямрал бөгөөд тодорхой шалтгаангүйгээр гинт бөөлжүүлдэг ийм архаг эмгэг гинэ. Ямар хэцүү юм бэ? Яасан хэцүү юм бэ? Энэ өвчин нь нийт хүн амын 2 орчим хувьд тохиолддог ч ихэнхдээ эмэгтэйчүүд мигрентэй өвчнүүдэд ажиглагддаг. За гол өдөөч хүчин зүйлс стресс, сарын тэмдгийн мөчлөг, биеийн өвдөлт, зарим хоол хүнс, хит ядралт багтдаг. Одоо Шарлс оншоо зөв тогтоолгосон болохоор яг өөр тохирсон эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд бөөлжилтийн үргэлжлэх хугацаа богиносож давтамж нь багассан гинэ. За хүнд өдрүүдэд тэр витаминтай ус, гелийн амттнаас өөр зүйл идэж чаддгүй хөөрхөн амт. Олон нийтийн газраар орох тухай бүр санах чирэггүй. За гисэн ч Шарлс золонгоо урлаг болгон хувиргаж өөрийн түүхтэр үндэслэн Notting Solid нэртэй инэдмийн кино бүтээсэн гинэ.
Гоо одоо өөр яах ч үлээд. Харин тийм ээ. Энэ кино нь 2025 оны 8 дугаар сард гарах бөгөөд хувь хүний эмзэглэлээр дамжуулан ховор өвчнийг олон нийтэд таниулах ойлголт өгөх зорилготой гинэ. Энэдмийн кино гэсэн шүү манайхан. Тэгээ би инээсэн шүү. Одоо тэгээ бас дараа нь хүний өвчин задан ээлжээж инээгээд шаашаал хийгээд өнө ядаргаатай. За сэтгэгдлүүд нь Өөрөө өдөд идэх байхгүй ингээд. хэцүү шттгүй. Та YouTube руу ордгоо болохоор мэдэхгүй юм. За ёо ядаргаатай штэ. Айгу тамтаа штэ. За сэтгэлдлүүд нь энэ охин бол жинхэнэ баатар. Зүгээрний өвчнийг төсвөрлөө зогсохгүй түүгээрээ кино ин гэдэг бол гайхамшигтай хүчтэй сэтгэл зүйтэй юм байна. Энэ өвчний тухай огт сонсож байгаагүй. Хэрэв олон хүн мэддэг байсан бол тэр бүсгүй ийм олон жил ганцаардаж зовхгүй байсан баха. За эмч нарын ур чадвар гэж юу байна? Хүн бараг амиа орлохоор болтол онцлохгүй байна гэдэг үнэхээр ичмээр 2 жил буруу онц тавина гэдэг эмнэлгийн системд итгэх боломжгүйг харуулж байна. Нэг цагт 15 удаа бөөлжнөө, бөөлжил дээр суурилсан кино, гэдэс үлссэн үед үзэж болохгүй гэсэн анхааруулга нэмэх хэрэгтэй шүү гинэ. За. Би нэг удаа ингээ хөөми сор хийгээд тэгээд нэг найз дээр манай нэг найз хөөми ч юм байхгүй. Тэгээд за би одоо ингээ хөөмилд сур гэсэн чинь ингэсэн. Хөөми чи ингээ хоолоогоо ингээ амьсгалаа шахаж байгаа штэ. Гэж шахаж байгаа штэ. Тэгээд чи энэ гэд ингээ хооноос цаанаас ингээ агаараа шахаж байгаа энийг штэ. Яг бөөлжгтэй адилхан гэсэн. Хүн бөөлжгэд гэдэг яг тэр шахалт гинэ. Тэгээд би за би мань барахгүй юм шиг боллоо гэдэг яваад гэсэн. Яг тийм шахалт гэсэн. Өө тийм үү. Яг тэгтээ тэр чинь амар хэцүү шттэ тий. Гэт ингээд ингэдэг шттэ. Яг тэр шахалт гэсэн шүү базар. Йоо гэ бүр ботсон чинь бүр дотор мохоо ингээд амар хэцүү байна. Гүү. Манай нэрүүдэгч бүр мэдээ зэдэгээ яриад дууссан эзэн ойн мэдээний цаг байхгүй шүү ч яриад дууссан шүү дээ. За энэ үрээд 2025 оны 7 дугаар сарын 1-ний Мягмар гарагийн 400 шугай нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Vitapitin Vibe зунда за мөн Black Thunder за эн чинь энэ үрэн юм гоё юм билээ штэ. Японд хамгийн алдартай гайхамшигтай амттай ийм шоколад байгаа шүү. За энэ I Bolt of Flower гэдэг нь би өөрөө ч энийг ойлгохгүй байхгүй юу гээдэж байгаа нь тий. За энэ өстө үнэхээр гоё шоколад байсан шүү. За хамтран аялагч нартаа баярлалаа. Баярлалаа анжээ. За баярлалаа. Үргэлжлэл ихэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээг үйл авч сонссны дараа 225 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3